Атомын ойжуулалт ба уур амьсгалын өөрчлөлт. Монгол улс эрсдэс уур амьсгал экосистемийн хувьд тун эмзэг Монгол оронд хүн, мал, байгаль гурав тун нарийн сэжмэр холбогдсоор олон мянганыг үдэжээ. Сүүлийн 70 жилийн хугацаанд тус орны цаг агарын дундаж температур 2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм. Дэлхийн дулаар л уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан цаг агарын аюултай үзэгдлүүд болох ган зуудын давтамж нэмэгдэх боллоо. Монгол орны ихэнх хэсэг хур тундас багтай, эрсдэс, хуурай сэрүүн уур амьсгал бүхий бүсэд оршдог. Тиймээс энэхүү 2 хэмийн дулаар л байгаль орчин хүн амын амьдралд томоохон нөлөөг үзүүлэх болжээ. Хэд халуун өдрүүдийн тоо ихсэж, хөрсөн дэх чийг усны ууршилт ихээхэн нэмэгдэх боллоо. Ууршилт ихсхийн хэрээр газрын доорх усны нөхөн сэргэлт өөрчлөгдөж, ургамал шаардагдах усны хэмжээ ихсэж байна. Энэ бургасан шугууг нөгөө хамгаалахгүй хайцснаас болоод хамгийн хойгийн жишээ бол энэ Батсанбэр Баян гол гэдэг голууд байна шүү дээ. Тэрний дагуух бургасыг чинь хавар ерөөсөө тэр хавын айдууд юу ч огтлж яваад малта өгчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө нөхөн сэргэлт нь байхгүй. Чинь сүрч эхэлж байгаа. Сүүлийн үед бол уур амьсгалын өөрчлөлт маш их ярьдаг болсон. Энэтэй холбоотойгоор Татмын ой бол агаараас нүүрс төрөгчийг өөртөө шингээгээд энэ замаараа уур амьсгалын өөрчлөлттэй ингээд тэмцэж байгаа. Голын их орчмын тэжээгдэл болсон мөнх цас дуулын мөс хайлах, голын их орчмын цэвдэг хайлах, оймод устж үгүй болох, үржил шин бүхий өнгөн хөрс алдагдах, урсаж үгүй болох, цөлжилт нэмэгдэх, ургамлан бүрхөвч үгүй болох, мөн амьтдын амьдрах орчин алдагдсанаар ирээдүйд уур амьсгалын өөрчлөлттэй гамшигт үзэгдэл нэмэгдэн хүн малын амьдрах орчинд аюул учруулж байна. Тийм учраас үүний эсрэг зарим ажлуудыг яаралтай хийж эхэлсний нэг нь татмын ойжуулалт юм. Татмын ойжуулалт гэж юу вэ? Тэгэхээр татмын ойжуулалт гэдэг бол улс урсаж байгаагаас дараатал өртөд бай голын ундрагны эхлэл газар тухайн намагтай хэсэг юм уу тохоо газрын талбайг хашиж хамгаалж хүний гараа аргаар ойн зурагч байгуулахыг татам ойжуулалт гинэ. Татам гэж юу вэ? Тухайн гол булаг шанд болвол урсаад ус элбэг үедээ хоёр талынхаа эрэг буюу голынхаа татмаас гараад ургаж байгаа бургасан шугууг тархсан газрыг татам гэж яриад байдаг байхгүй юу? Алтай нуруу. Энэ мөнх цас дөргөлүүдээс ховдгол их аван урсна. Ховдгол нь Монгол улсын Баян өлгийн Ховд аймгийн нутгаар 593 км гаруй урсан харвас нууртаа цутгахтан өндөр уулын, тал хээрийн, цөл хээр, цөлгээд олон бүслүүрийг дайрна. Зөвхөн гол дайран өнгөрөх Ховд аймгийн нутагт нийтдээ 8541 өрх айл хонин тон шилжүүлснээр 5,430,763 мал амьдарч байна. Тиймээс ховдголыг бараадан амьдрах Эрдэнэ бүрэн, Мянгад, Мөст, Ховд, Зэрэг, Шандамн, Жаргаланд, Буянт, Мөнх хайрхан, Уянч зэрэг 10 сумын голын дагуу татмын ойжуулалт хийгдэж байна. Хаш хамгаалт арчилсны хөвчөнд ингээд бараг төрөлчийн мод нь 2-3 м гаруутаач бараг болцсон байна. 3 м гаруутаа. Энд нэг яг нарийн тоо энтрийг гаргасан юм алга. Гэхдээ харамчаа ингээд яахт нэхэр 10 хэд төрмөн мод болдоо ургаж байгаа. Дотор нь яваад үцхэд бол зайл авсар байхгүй. Энэ сайхан ургаж байна тэгээд 2023 онд нийт 250 га талбайг сум орон нутагтай адаптацлаас хамтран ойжуулж ургуулах ажлыг хийж байна. одоо энэ сайхан хоо ингээд төвөл болох юм бол эргээд энэ хурвороо ороход бол маш их нөлөөлнө. Татмын ойн нөхөн сэргээл ойг ургуулах ажил хийснээр зөвхөн энэ голын экосистемийг тэтгэж зогсохгүй энэ голоос их авч бүрддэг их нууруудын отхорын 5 том нуурыг хамгаалах улсын тэтгэх тал чухал хувь нэмэр оруулж байгааг хэлэхэд бас зүйтэй байна. Монгол орны хувьд гадарган усны их бүрлдэх томоохон сав газрууд нутгийн хойд хэсгээр зөөхлөх боловч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой говийн бүсээс нутгийн хангай бүс нутаг руу цөлжилт, эзний нүүдэл хурдцтай нүүж, түүний нөлөө нутгийн өмнөд хэсгийн мөнх цас дуул нурууд, голын ай савуудад нөлөөлөл ихээр мэдрэгдэж байна.
Үүний тодхон жишээ нь Монгол орны мөнх цас мөсөн голуудын талбайн хэмжээ 1940 оноос хойш 30 орчим хувь багассан явдал юм. Үүнтэй холбоотой мөнх цаст мөсөн гол усны их бүрлдэх голын их, голын татам дагуу ойжуулт хийснээр ирээдүйд учирч болох олон эрсдлээс урт хугацаанд хамгаалах, бэлтгэх гол ажлын нэг нь татмын ойжуулалт юм. Үүнийг ч нутгийн иргэд малчид тун сайн ойлгожээ. Ховд голын татмын ойг ойжуулах үйл ажиллагаанд нийтдээ 300 гаруй малчид орон нутгийн иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтанд орон ажиллаж байна. Мод тайрсан гадруудын дундлынх нь хэсэгт нь одоо нутгийн иргэд тэрийг хариуцсан хамгаалж байгаа малчид нь байгалийн хадлан бэлдэх бас энэ давуу тал үүсэж байгаараа орон нутгийн иргэд маш их одоо нааштайгаар хүлээж авч байгаа. Энийг хашиж хамгаалсны энэ мод ургасны бас хүчинд бас 2-3 боортор одоо юуси бол эндээс энэ яг энэ модныхаа зах хөвөө ингээд одоо ингээд хадаад бас аваад бас өөрсдийнхээ ахуй амжиргаанд хэрэглэх ийм бас таатар нөхцөл бас үрдсэн байгаа. Татмын бий болсноос энэ гол ус маш их сэргэж байгаа. Ялангуяа ургаж байгаа ургамал бол өстой. Ярих юмгүй одоо маний хүүхд байхын дайны бол сэргэж байгаа. Манай малчид булаг болгондоор хийж юмэр байна. Булгийн ихийг хамгаалаад ийм их хиймээр байна гэж. Манай ахмад малчид бол ярьж байгаа. Завхан гол хангай нурууны ноён өргөл одхон тэнгэр харихны хажуугаас их авдаг буянт шар ус голууд нийлэн завхан гол баруун хойшоо их нууруудын хотгорыг чиглэн завхан говьалтай ховд увс аймгаар дайран урсах завхан гол 800 км урттай. Мэжүүлт хийснээрээ голын урсцыг нэмэгдүүлдэг. Орчны голынхоо бохирдлыг бууруулдаг. Нүгээс уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах чухал ач холбогдолтой гэж үздэг. За мөн одоо энд татмын ойжуулалт хийснээрээ одоо байгаль цаг уурдаа болоод үр хөвгтдээ үлдээж байгаа нэг сайхан том ой болно гэж харж байгаа. Ургамлын төрөл зүйл нь олшрах. Тэр нь одоо яг энэ талбайд болохоор арай илүү нэг ургамал нь арай өндөр ургаа гаднах нэг хайслаагүй хашаалаагүй талбайнаас илүү өндөр ургаж байгаа. 3 хааны үүстэй зарим гоцроо болоод хөөрхөн одоо ингээд хадлаа авчаар хэмжээний үүстэй өрчиний өмнөөс бол 90 м хэвтэж байгаа. Татмыг энэ голын их ойжуулснаар голын энэ урсж байгаа усны ундрагыг хамгаалах. Устай авах юм бол нөгөө одоо амьтдын амьдрах чадвар илүү дээшлэн ургамал одоо ургах чадвар нь бас дээшлэн. Мөн тухайн орчинд амьдрах амьтдын биологийн болоод байгалийн бичил битнүүд амьдрах ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна. Дахиад ирээдүйн чөлөөт болгосон цагаа өнгөрүүлэх бас таатай орчин бүрдэн гэж харж байгаа. Зуны хугацаанд малчид хаана амьдарч бүгдээрээ л голоод агаал буудаг тий. Татмын ойгоос одоо үр ашгаа хүртэж байгаа нэг хэлбэр. Татмын ойжуулалтын ажил Монголын зүүн хязгаартч хийгдсээр байна. Үүний нэгэн жишээ нь Монгол орны тал хээр зүүн бүс нутгаар урсах хэрлэн голын эрэг дагуух татмын ойжуулалт. Хэнтийн нуруунаас ихэвэн урсах хэрлэн гол нь ховд голоос байгаль цагуур хөрс ургамал бүслүүрийн хувьд тэсвэр шинжтэй гол юм. Гэхдээ үүрэг ач холбогдлын хувьд түүнээс дутахгүй. Хэрлэн гол тал нутгийн амин судсан бэлээ. Хэрлэн гол нь Хэнтийн нурууны бурхан халдун уулаас их аван 1254 км урсан бүгд нарийн хятадаар дулсын далайн нурд цудагна. Ингэхдээ Монгол улсын зүүн бүсийн Хэнти, Дорнод аймгийн хүн ам, Малажихуй, газар тариалан, эдийн засагт голлох нөлөөгөө үзүүлнэ. Тэгээ хэрлэн голын хөвөөгөөр ойжуулалт хийх шаардлагатай нь бол сүүлийн жилүүдэд нэлээд тийм байгаль экологийн доройтод орсон модны бас ургалт цаашлах юм бол арчилгаа цэвэрлэгээний ажил шаардлагатай болсон. Тэгээд бид нар Сүхбаатар аймгийн Төмөн Зогт сумаар дайран өнгөрдөг одоо модгүй хэсэгт бол татмын ойжуулалтыг хийсэн. Одоо энэ азаа төслийн өнөө хавраас манай Төмөн Зогт сумд ирж манай хэрлэн голын иргэн дээр энэ бургас тарьсан. Тэгээд энэ бургас нь одоо 20-30 санж ирсэн. Одоо бараг 40-50 санж болтол ургачаад би хамгаалаад хайрлаад одоо услаад ингээд л явж байна да. Хэрлэн голын татмаар залуухан бургас голдуу ургана. Тиймээс байгалийн аясаар нөхөн сэргийх бүрэн боломжтой нутаг. Тал нутгаар
Самит сунан бэдрэх хэрлэн голын татмын ойг ойжуулна гэдэг зүүн бүсийн тун эмзэг нарийн экосистемийг тэр чигт нь хадгалан үлдэх ач тустай. Уул ус гэдэг ганцхан хүн төрлөختөнд зориулагддаг болохоор хэрлэн голын татмын ойжуулалтын үр дүнд биологийн олон төрөл зүйлийн амьдрах орчин эргэн сэргэх учиртай. Одоо энэ ойг бол хүлээн зөвшөөрч дэмжин туслах хүмүүсийн тоо бол их олон болж байгаа. Тэр хавийн малчид болон энэ сумынхан бол маш өндөр хэмжээнд хүлээж авч биднэрт дэмжин тусалж ингэж ажиллаж байгаа. Голын усыг ашиглан ойжуулалт хийх нь эргээд усны нөөцийг нэмэгдүүлэх, тухайн орчинд микро уур амьсгал бүрдүүлж, усны чанарыг сайжруулан урт хугацаанд олон талын сайн нөлөөлөл бий болгоно. Бургас гэдэг чинь өөрөө хамгийн гол юм нь болохоор байгальдаа бол асар их үнэтэй. Голын эрэг дагуу, голын тэр экосистемийг бүрдүүлж байгаа шүү дээ. Экосистем. Бургас байгаа газар амьтан байна. Бургас байгаа газар шуучин амьдран, амьтад амьдран, шоргоол юунууд чинь тэргээр байна. Төслийн хүрээнд татмын ойжуулалтыг хийснээр Монгол улсын нийгмийн засаг экологид дараах эерэг нөлөөг үзүүлэх юм. Хэрлэн гол нь Монгол улсын 103 аймгийн төдийг дорнод дагуурын хээр талын амин судсан юм. Хэрлэн голын дагуу татмын ойжуулалтыг хийснээр Багнуур, Чингис хаан, Чойвлсон хотууд болон бусад сумдын хүн малын ундны усны хангамж баталгаажна. Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан данс болон Монгол, Орос, Хятадын улаан намд орсон 40 гаруй зүйлийн устж болзошгүй шивууд хэрлэн голын сав газрын доод хэсгээр үржиж нүүдэллэн амьдардаг. Үүн дээр тал нутгийн экосистемийн чухал хэсэг болсон цагаан зэр, хар сүлт зэрэг түрэтэн амьтад болоод бусад амьтдын төрөл зүйл нэмэгдэнэ. Сүхбаатар аймгийн нутаг төрших Гангануурт хунгийн сүрэг ирж. Гангануур энэ нутагта төдийгүй дэлхийд данстай. Нүүдлийн шивүүдийн амьдрах орчныг хамгаалах учиртай Рамсарын конвенцэд багтсан нуур юм. Гангануурын адил булаг шандар тэжээгддэг тухайн бүс нутгийн хүн ам, мал амьтан, биологийн төрөл зүйлд үнэмлэхүйн нөлөө үзүүлэх нутагт татмын ойжуулалтын ажил хийгддэг. Учир нь Гангануурыг тэжин тэтгэж байгаа энэ мэд жижиг булаг шандыг хамгаалах нь урсгал ус багтай нутагт амин чухал ач холбогдолтой. Малд бол их шиг хэрэгтэй бид байгаа. Ингээ шивгүүн болчих юм бол өшөө мал энэ дотроос шуурга болж байсан дотроос нь гарахгүй шүү дээ. Дэлхийн дулаар л ур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож цааш үргэлжлүүлэн амьдрах нь их дэлхий байгаль хамгаалахад оршино. Удахгүй энд цэцэг салгалж, мод бут урган. Тэр үеийн хэсэгхэн газар аз жаргалын баян бүрд болно. Ур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр байгаль орчин аялал жуулчлалын яам, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яам хамтран нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн гол зорилгоч гэсэн ийм. Нийт одоо тарьсан талбай мод бол 90-с дээш ургалттай одоо ургуулж орон нутагт хүлээлгэж өгөхөөр ийм зорилттой ажиллаж байгаамаа. Ойжуулалтаа нэмэгдүүлж цэвэр усаа хайрлаа хамгаалаарай. Мод тарьцгаая монголчуудаа гэж хэлмээр байна. Татмын ойг одоо хүн болгон, иргэн болгон, Монголын иргэн болгон бий болгож энийг санааталж хийж байгаасаа гэж уриалж байна миний. Амьдарч байгаа орон нутагта та бүхэн минь сайхан нэг нь нэг гэлтгүү, хоёр нь хоёр гэлтгүү сайхан мод тариа тэрийг арчилж ургуулгаарай гэж хүсье. Голын татам дагуу мод тарьж гин энийг дэмжиж бас иргэд маань хайрлж хамгаалаад, ойролцоо хайл өрхөд услаад хамгаалаад яваарай гэж уриалмаар байна. Ирээдүйд Монгол орны гол мөрөнгийн дагуух бургас маань хатсан, үхсэн, хортонд идэгдсэн муухай экосистемтэй байхгүй тэрийг нөхөн сэргээж сайхан эрүүл орчин бий болгохыг тануусаас хүсэж байна. Маргаашийн аз жаргал ногоон дэлхийг өнөөдрөөс эхлэн бүтээцгээе. Татмын ойгоо ургуулж усны ихээ хамгаалъя. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Адапт төсөл